дараа нэмээд. За баярлалаа. Тэгээд энэ одоо тэгэхээр энэ өвөлдөө хавраа нефт бүтээгдэхүүний хангамж бол сайжрахгүй гэж ойлгож болох юм байна тийм ээ. Нэгвэрээр одоо Орос энэ одоо экспортын татварын энэ бодлогыг сулруулаагүй тохиолдолд нэгдүгээр тэнгэх нь хоёрдугаар тэр нь заавал ганц одоо Оросоос хараат байх энэ зарчмыг одоос бариад авах шаардлага юу гэдэг юм бэ? Ер нь одоо бусад улс орнуудтай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх импортлох чиглэлээр одоо эрэл хайгуул хийж байгаа, судалж байгаа зүйл бий юу? Энэ тал дээр ямар ахиц гарч байна? За тэр эргээд 2-3 жилийн дараа одоогийн байгаа олборлолтын хэмжээнд буух нэмэлт одоо хайгуул хийхгүй бол гэж. Тэгэхээр энэ нэмэлт хайгуул хийх ажлыг хэн зохион байгуулах юм бэ? Энэ ажил дээр одоо дөрөс тодорхой бодлого явуулах боломж байдгүй юм уу? Гэсэн ийм одоо нэмэлт асуудлуудыг асуумаар байна. За. Кэ харуулах уу? Сайд. Зориг. За хангамж бол хэвэн байгаа гэдэг бол бас хэлэх зүйтэй байна. Хангамжн дээр бол өнөөдөр ямар нэгэн тасалдал доголдол байхгүй. Үүний хувьд бол Эрдэнэ гишүүний асуусан Оросын холбооны улсын экспортын татвар буурахгүй бол манай үн бол буурах боломж байхгүй. Тэгвэл нэг зүйлийг хэлэх зүйтэй. Оросын холбооны улсаас бид нар одоо хараад биш байлаа гэдээ хятадаас авах гэж бид нэр их оролддیں۔ Энэ зүүнэгч авсан одоо ч гэсэн гэрээ хийхэд бэлэн гэдэг хятадын тал мэдгдсэн. Харамсалтай нь хятадын талаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүний үн Оросоос үнэтэй байна. Бараг 30% илүү үнэтэй байна. Тэгэхээр компаниуд маань гэрээ хийх сонирхолгүйгээс гадна хэрэглэгч нарт маань илүү дарамт учрах гэдэг. Бусад компани бусад орнуудын хувьд Казахстаны хувьд ялгаагүй бусад одоо Кувейт, Арабын одоо орнуудтай хийхэд ч гэсэн бас арай үнэтэй байна. Солонгосыг хүртэл бид нар судалж байгаа. Арай үнэтэй байна. Тийм учраас энэ дээр бол одоо бүтээгдэхүүний хувьд бол одоохондоо бид нар өөрсдийнхөө ямиг хийж эхэлтэл энэ хараат байдал арилахгүй байна. Хоёр дахь асуудлын хувьд бол бид нар 18 талбай дээр нэмэлт хайгуул хийж байгаа. Энэ бол үйл ажиллагаа бол үргэлжлэнэ. За. Хамаасаа. За би нэмэлт зүйлүүд тодруулж хэлье. За өнгөрсөн олборлолтын хувьд бол 2010 онд Монгол улсаас нийтдээ 2 сая 181 мянган баррел түүхэд бас олборлсон. За эндээс за тоонороо бол 2.2 сая баррел бол 300 мянган тонн. За энэ жилийн хувьд бол төлөвлөгөөгөөр 2.5 сая байгаа. Энэ бол үндсэндээ 330 мянган тонн. За эндээс хэрвээ 95% гарцтай боловсролох үйлдвэрт боловсруулвал Монгол улсын хэрэгцээний 25%-ыг хангах хэмжээний түүхэд бас Монгол улсаас гарч байгаамаа. За өнөөдрийн байдлаар ийм үйлдвэр хараахан байгуулагдаагүй учраас би тоо хувьд бол ийм байна. Цаашдаа өнөөдөр яг Монгол улсад өнгөрсөн энэ оны хувьд бол нэг 890 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэх төлөвтэй байна. Өнгөрсөн он 866 мянган тонныг хэрэглэсэн. За одоо энэ олборлож байгаа түүхэд бас маань нэг нь зүүн баяны сагуулраас нөгөөх нь тамгасгийн сагуулраас. За зүүн баянаас бол хамгийн их хэмжээгээр бол үндсэндээ 2015 онд тоонороо бол 138 мянган тонн. Юунаас тамгасгийн сагуулраас бол тоонороо 922 мянган тонн. Буюу нийлээд нэг сая гаруй тонн. Энэ нь бол тухайн 2015 оныхоо хувьд бол өнөөдрийн хэмжээгээр бодох юм бол Монгол улсын хэрэгцээг хангана. Гэхдээ 2014 15 онд бид одоогийн харж байгаагаар бол нэг 1.4 сая тонн бүтээгдэхүүн хэрэглэх болов гэсэн төлөв харагдаж байна. Яагаад гэвэл жилийн өсөлт үндсэндээ газрын сүнсний бүтээгдэхүүний хэрэглээ Монгол улсад 10%-аар өсөж байна. Тэгээ энэ өсөлтөөс нь харахад бол 15 онд бол энэ гаргаж байгаа түүхээ тос одоогийн яг олборлож байгаа хоёр газраас олборлож байгаа түүхээ тос бол хүрэхгүй. Дээрээс нь нэмж хэлэхэд нийтдээ сая сайд хэллээ 14 компани 18 талбай дээр бүтээгдэхүүн авах гэрээ байгуулсан. Эндээс ихний одоо энэ хоёроос гадна Дорногов аймгийн Хатанбулаг, Өмнөгов аймгийн Хамбог сумын нутагт ажиллаж байгаа бүтээгдэхүүн авах гэрээтэй компаниас одоо өдөрт 60 тонн түүхэд бас олборлох тийм төлөв гарч ирлээ. Ингээд бусад одоо талбайнууд ажиллаж байгаа хайгуулын ажлыг эрчимжүүлж олборлсон шилжүүлснээс дараагийн тоо бол харна
Одоо бол бидэнд бол баталгаад байдлаар авсан энэ тоогоор бол хэлэхэд хамгийн дээд хэмжээ нь 15 онд 1.2 сая. За бензиний хангамжийн хувьд бол бид зөвхөн Оросын холбооны улсын нэг төрийн өмчт компаниас авч ирсэн. Гэхдээ одоо сүүлийн өнгөрсөн энэ 2011 оны эхнээс эхлээд бид Оросын холбооны улсын 2 дахь 3 дахь том компаниудаас гэрээ байгуулж авч эхэлж байгаа. Энэ Газпром нефт, нөгөөх нь ТНК BP компаниас. За Оросын холбооны улс өөрсдөө хавар одоо шатхууны хомсолд ороод манад нийлүүлж байгаа хэмжээ буурч бид 5 сарын 24-өөс эхэл дизель хүчний хувьд хомсолсон байгаа. Гэхдээ та их удаан тайлбарлаад байна.